бүх одоо Монголоос бусад магадгүй тийм ээ Хятадд ямар их хөдөлмөрлж ийн үүрийн гэгээнээс үдшийн бүрийн болтол тийм ээ. Тэгээд маш их эрт хүмүүс ажиллаа хийж дуусан гут орон гэртээ яаж халуун бүлээрээ хайртай хүмүүс тэгээд цугларч байна. Тэгээд манайх яагаад ингээд орой болохлээр ингээд бүх зочд буудлууд дэм буудлууд ажиллаж эхэлж байна. Тэр гэр бүлийн гадуурх асуудал харилцаануудыг хөхүүлэн дэмжих зорилгоор тэнд бүх авсан цалингийн 30-40-50% тэнд явж байна. Ингээд дэм буудлуудыг тижээж гин гэсэн үг. Тэргээр одоо сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд насанд хүрсэн хүмүүстэй барьцалдаж бэлгийн амьдрал хийж байна. Ингээ 13-аас 15 насны жирэмсэлсэн аборт хийж байгаа хувийн эмэгтэйчүүдийн эмнэлгүүд яагаад ингэж борооны дараах мөг шиг өсөж хөгжөөд байна. Тэнд үйлчлэгээ авдаг өсвөр насны охтууд их байгаад байна. 13 настай балчирхан охтууд, 15 настай охтууд. Тэр энэ дээр хэн буруутай байна? Тэр хүүхдийг тээж төрүүлж өсгөж хүмүүжүүлж байгаа эцэг их буруутай байна. Тэр хүмүүс алга харагдахгүй байна тэр хүүхдүүдэд. Тэр хүүхдүүдтэй найзалж өгөхгүй байна. Тэр хүүхдүүдийг тэрвэрч үнсэхгүй байна. Тэр тэрвэрч үнсэж магадгүй гэж гордоод гадуур буруу газраар яваад буруу хүмүүст үнсүүлээд буруу бие сэтгэл зэрэмдэглүүлж байна. Тэгээ энэ хүүхдүүдийг нэг харахад буруу юм шиг. Нөгөө харахад 18 нас хүрээгүй бол эцэг их нь буруу. Эцэг их нь хайхрахгүй бол эмээ өвөө нь буруу. Тэдний дээд үе нь буруу гэдэг юм уу тийм ээ. Ийм байдал руу ерөнхийдөө л төрүүлээд үлгэрлэж байгаа нас биеийн төрсөн 18 нас хүрсэн Монголын бүх хүмүүс эргэн тойрон байгаа биднээс дүү хүмүүс биднээс суралцж байгаа. Бид бол багш нь багш шиг бие авч яваасаа хайр сэтгэлийн асуудал дээр, үнэнч байхын асуудал дээр, хоёргүй сэтгэлтэй байхын асуудал дээр тийм ээ. Хайрладаг хүмүүсийн дундуур хутган өмүүлэхгүй байх асуудал дээр, хуурч мэхлэхгүй байх асуудал дээр би багш, энэ бол би багш. Бусад хүмүүс намайг харж байгаа бүх хүмүүс миний шав. Би хайрын хичээл зааж өгч байна гэж. Ингэж одоо орлуулан төсөөлөн ингэж бодож чадах юм бол магадгүй энэ асуудал засагдах байх. Буруу бүх үйлдэлүүд бол миний үр хүүхдүүдэд тусглаа олно. Тийм учраас би ээж хүн үр хүүхдээ хайртай юм бол хариуцлага. Энэ мэргэжил бол Монгол одоо эмэгтэй хүн болгоны хамгийн их гайхалтай мэргэжил бол ээж багш. Тэгээд ээж гэж дуудуулах медаль. Ер нь бүх төрлийн том медаль Чингис хааны одон медалаас өндөрт гардаг. Медаль бол эмэгтэй хүний ээж гэж дуудуулах энэ алдар гавья байдаг. Тэгээд энэ алдар гавьяныхаа яг жинхэнэ мөн чанарыг илтгэсэн одоо бурхны ажил үр хүүхдээ хөхүүлэх, хооллох, хувцлах, тижээх, инэрч хайрлах, өрөвдөх, өршөөх, тийм ээ? Нэгүсэх энэ бүх ажлыг одоо Монгол ээжүүд энэ дошгирсан, ширүүн болсон, ууртаа болсон, дошгон болсон, хараал хийдэг болсон, амандаа тамхи зуудаг болсон, хор тийм ээ? Арх уудаг болсон, халамцуу байгаа. Энэ бүх одоо ээжүүд ер нь өөр дээрээ өнөөдрөөс эхлээд өөрчлөлт хийж үе тэнгийн дэрлэлтийг устгах баха гэж ингэж би бодож байна.